За саршиндаа сайхан шилжиж гэнэ үү? Сайхан. Өвөлдөө минь цай уруу та. Саарда. За тарган цай урч гэнэ үү? Сага урчана, сага урчано. Саршиндаа сайхан шилүү. Та сайхан шилжиж гэнэ үү? Нас өдөр одоо 97 хүрч гэнэ гэсэн. 97. Яа өндөр сайхан наслж байна. 97 таад байна. Яа хоояа одоо. Сумтагаа бараг цацуу сумын 100 жилээ болно одоо энэ. За. Тэгээ сумынхаа хойд очноо. Самахаад очно. Авээжээсээ хідүүлээвэ. Авээжээсээ 6 хүн байж юм да. За. Манайхан 90 Хаагуур нутгал зусчээсэн. Ихэн босов. нутгалдаг. Телевиздэг яадаг ээж голцоо шоу нөгөө тараа болдогийн хамгаална. Тарчин тарааныхаа. Тий. Сургууль хэд настай орсоо? Сургуульд 10 цаас. Сургуульд орох чи одоо таны нэр бас нэг өөр байсан гэнэ үгүй юу? Гуар сургуульд нороо гэдэг нэр байсан л дээ. За. Тэгээд нороо гэдэг нэр байгаа тэр нэрийг манайха очихтойгоор харсаа гэдэг өөрөө өгчөөс очоор. Хацсан толгойтой хөглгүүгээд байдаг. Тэр очоор ноцод. Юу таа хүн байсан юм лээ. Сургууль дээр бүртгүүлэх гээд очив. Үгүй байхгүй. Халдсан байсан. Халдсан тийм хүн байсан. Хүүхэд байсан. Тэгээд багш бүртгэдэг нэр нь хэн бэ гэдээ асуудаг. Тэгээд тэнийг өрн бүртгэхэд аваад халцгаагаа ирж гисэн. Анхны жинхэнэ нэг намаа хүсэн нэр нь Нороо. Тэгээ сургуулийнхаа нэрээр халцгаа болоо явуулсан хүн байна. Сургуулийн бүртгэсэн нэрээр ороод тэгээд көдөрөөс сонин байсан байгаа юм л да. Тэр та жинхэнэ хэлж өгнөг уу мэдхгүй багш асуудаг. Тэгээд хэснээр бүртгэж яваад сургуульд ороод та ч бас зэргийн сургуулийн анхны 60 сурагчийн нэг 60 сурагчийн нэг сургуулийнхаа тухай бас ярина хүн ярина одоо биднээс. Хэн бэ багш нь хэн бэ? Байсаж яахгүй байсан. Байхгүй зэрэг манай суманд. Тийм байсан байхгүй. Тэгээд дандаа гэрвэрсэн. Манай суманд анхны одоо 60 хүүхэдтэй 2 багштай. Нэг галч юм одоо тэр хэн байгаад марцгаад. Нөгөө жалаа гэдэг үг юм байсан. Нэг галч байсан гэж яригдсан шүү нэ. Тэр нэг галч байсан одоо хэн байгаад яачихгүй байна. Иш багш байсан. За тогмодгоо захирал бөгөөд багш гэж явж ирсэн сураг байдаг. Тэр үедээ багш нараас айн гэж нөхцөлгүй. Тэгээд багш нар юу нэг тэр үед биелүүлэг хасуур аргаахгүй. Тэгээд болтхоноор гүйжөө тэгээд юм яасан. Дуулууртаа сахилгууд сайтай сурагч нар байсан байж тээ. Гаагуу. Багш нараас ажиг хүндэлдэг. Багш нараас ажиг. Манай их шахсан нэг гүнжүүг хүн байсан юм да. Тэгээд тэр хамгийн сүүлдээ хэдийдэг уулзад нэг өдөрч ярьлаа. Тэр аваажсэн тухайгаа ярьжсэн. Өндөр ишгээд бас нэлээд нуруудаг хүн байсан байна. Өндөр тий. Өндөр хүн байсан. Хүнднийх шөрөөлөх зүгөө. Тийм хүн байсан. 70 жилийн агаар үлээ би тэнд тастраа очих та гэж чинь анхны 60 чинь бас очиж нэг зураг мураг авахулсан шүү дээ. Тэг чинь бас нэлээд хэдэн 10 хэдэн хүн байсан баг шүү. Тийм байсан баг. Одоо боо мэдээ байлаа. Манай суманд зулцган гэдэг нэг энд настай аваа байсан да. Тийм. Тий. 100 гаруй наслсан шүү дээ. 100 гараад. Тийм 100 сайхан хүн байсан. Одоо та чинь одоо 97 хүрч ирэх бас сумын хамгийн өндөр насныхаа тоонд орж штэ. Та ч одоо тэгээ цэргийн юугаар явуулсан хурандаа халцгаа гэдэг нэртэй базар байна. Том хүн байна. Их гой одоо нөгөө таны сахалж бүрэг Марксийн сахалж шиг том байсан штэ. Нэрмэ хоо надаа муу агаагүй.
Намаа хүүхд байхад л тэгдэг байсан шүү дээ. Манай ховдын одоо хонгор хурандаа, халцгаа хурандаа гэдэг хоёр хүн байгаа. Их олон залуучуудыг жолооч болгосон гэж. Гэхдээ ер нь зэрэг нэлээд хэдэн жолоо солосон шүү. Тэгсэн гэсэн тэгж ярьдیں۔ Нутгийнхан бас. Тий. Манай сумын анхны дарга нь Пүрвийн давг гэдэг хүн байсан гэдэг. Давг. Хар давг гэж одоо тэг яасан ширүүнд нь тэгж юм уу? Гэхдээ сайн хүн байж. Тэр ширүүнд биш. Аа. Тэр ажил явуулахын тулд тийм нэр авчих. Хөө тэр чинь жоохон. Яатаг байсан байна. Шаардлагатай анх байгуулж ирснийг хэлэх үү? Тэр тэгээ жоохон шаардлага тавина шүү дээ тэр чинь. Шинэ юм учраас хүмүүс сайн бас ойлгож өгөхгүй тэр сум байгуулагдаад. Манай сум уулын олцоосны найрсаг дууч ингээд тэр ойчин нөгөө ороо юугаар чад Ухурмадаас ачаад найрсаг явчихдаг. Өглөөр өнөө саагаад явдаг тийм байсан. Уртын дууга дуулаад тэгээд найрлаад их дууч болсоос. Дууч улсууд. Тэр нэг тэр ноцхон yoo ахтай өвчүүд нь тийм болсон байсан. Сургуульчин тэгээд тэр үчин байшин байхгүй нь хоёр гэртэй. Тэгээд багш нарын гэргээд нэг гэр багш захиргаан нэг. Тэгээд хоёр гэртэй байгаа амьдчлээ сонсоод тэр гэртээ хард юм уу эсвэл тэр гэртээ амьдраа? Гэртээ хардггүй тэндээ амьдраа байдаг гэсэн гэдэг. Тэгэлгүй яа. Яа сайн хэлж хацгах нөгөө гэр орхон байсан мөртлөө гэрлүүгөө оргож явж гэрлүүгөө их хүмжилтэй байсан гэж. Ой. Одоо тэний хүн нэг 100-аар нийцэх хөрөх байгаа байсан эргэжтэй гүйж чадаа. Тэ бас гардаг хүүхдтэй 60 хүүхч бүгдэр байх юм. Тэр хажууд нь бас байрладаг гэрмэр унтлын байсан болов уу? Бага зөө тэр нэг одоо нэг бичгэх юм болгон байсан юм уу? Нэг хэмэр хол юм байсан байх. Сургууль анх байгуулагч байхад зэрэг өвгөрж Монгол бичиг мэддэг ерэн сумын хүрээнд нэг 10-аад хүн байсан л гэж бичсэн байлаа. Манай тэр хөндлөнгийн сумын төвдийн морь ингээд доошо хөндлөнгийн булгийн харган руу орчихлоор харагддггүй. Гарч ирээд нөгөө юм хийдэг байшингийнхаа шавар тагдсан дээр гарчааж бараг морь хардаг тийм их харгантай байсан гэдэг шүү дээ. Харган сайхан харгантай. Тэ харганы яг сүүлд нь Түлшин хэрэглээд дууссан. Юу ирээд дарвахан ирээд тэгээд алах хийсэн байна. Нөгөө сургууль томроо дотор байлаа ихтэй. Галдаг ажил ихтэй тэгээд нүүрсдүүл зураагүй байсан. Тэгээд харганаа дуусгаад байсан. Дарвих хэрэгч манай зэргийн сургуульчин тэгээд сүүлдээ тэр урдлын бүсийн сургууль болоод дарив, чандман, цэцэг, манхнаас бас зарим нь ирж ирсэн байлаа шүү дээ. Багш нарынхаа тухайд санаж байгаа сайхан юм байна танд. Одоо гол багш нар бидэнд тийм их шөрөөлөгчгүй. Тэгээд одоо гисэрээ заачаад яваад өгдөг. Явахад тэр чинь зөв хүнтэй нэг байж байгаа. Гэртэй. Миний санаа хавцуу хэцэг ишвахта. Ишвагш. Тэгсэн юм байна. Одоо зэргийн шар улс гэдэг ганц нэг дуу мэт 8 байлаа бас. Хүн дуудахлаар цагааны зоохромор гэдэг дагаад бас дуулна шээ. Яг би дад бас манай нэгдүгээр иргэд хойд баргадын залуучууд ирнэ сүрхий уртынхаа дуудаад байгаа шүү одоо. Тэ. Зэргийн шар зэрэгцээ дүнхэж харагнаа өөдийг дуулаад явж штэ.
Зэрэгцэн олон таахнартайгаа найрлан суугаа жаргана. Жарганаага тэгээд цагаан сар мөргөд гэж бас. Тийм цагааны сард мөргөд бас. Тэсэта зэргийн бат сайхан доо. Тий, бас өндөр. Тэр нуцгаа магтсан, хүнүүсээ магтсан. Тэр их сайхан доо. Энэ манай сумчин анх нөгөө Хөгтолгоо ардтал зэлийн усан дээр байгуулагдсан гэдэг юм байв ш анх. Тийм. Тий, хундаг нэртэйгээ 24. Тэгээд арал руу очиж нэг хэсэг байгаад тэгээ хөндлөнгийн ихэн дээр гарч ирж нөгөө байшин шавар барих болтой тийшээ гарч ирсэн юм шиг байгаа. Нутгаа санаж байгаа үстэй. Нутг Санагдаад. нутг санагд. Харууд барам одоо телевизэн тоглож байсан хөөхөд. За тэгээд 91 би бадын зэргийн хөтлөгөө зэрнийг онд гэдэг айлууд нь тэр хүнтэй ороод ингээд байж байсаг энтэн цаашаа ирээд гараад гэдэг тэр гадаа яаж огцсон Зөгцөөгдөө. шөр нөхцөлгөө Жилийн 4 өдөр голдоо очсон, зууландаа гарчин, бэлдээ гарчин. Одоо манай нутагтл ганц тэмээгээр нүүдэг байдаг газар тэнд байж шүү дээ. За. Хэдэн он зэрэг тэр вэ? Багш нарын зөвлөгөөний хорлоо. Би тэгээд ганц хогшоо яддаг юм. Би зэрэгт байхгүй, зэрэг болохгүй. Тэгсэн юунаас зэрэгт байхгүй, зэрэгээр насаа зэргийн хүн болоод хурандаа алцгаад. Аримнаад бас юм өгсөн. Хонгороо хурандаа яг тэгэхээр тантай нэг ангид байгаагүй өөр байсан юм шүү дээ зэрэгт байхтай. Хонгороо гэсэн. Ерсэн хүнтэй. Хүнээ хөвдөрөөр. Аатлаа зэргийн хоёр хурандаагаа ярьдаг даяар. Одоо нутгийн ахмад улсуудаа уулзаж сумын сурагч байсан юм. Тэгээд уулзаж ярьж хэрэг асаа хаймаа. Сумынхаа од очсон шүү дээ одоо тэгээд одоо. Сумынхаа од очсон. Чигнөөц. Сумаа очсон. Энэ үед ахтаа бас жоохон барилжсэн биз дээ залуу байх дээр нь. Барилжсэн үү? Барилжсэн байна. Би сэргийн заам. Цэргийн зан цолтой. Сэргийн зан цолтой. Ээж байна. Ээж байна. Энэ ээж шах байна. Нэр бааст гэж байна. За. Харцааш тоосын зураг гэтэн тэр залуу багийн зураг. Нөцийнхаа 100 жил очихгүй юунд очих вэ? Одоо мөчгөч гэсэн очино да гэдэг шиг да. Хүүхдүүд татцэл нар аваад энэ дээр. Хүүхдүүд. Одоо зам сайхан болцсон. Хар замтай болчихсон. Хар замтай. Өдөртөө яваад очдөг болж. За энэ жил сум маань 100 жилийн хаваа хийх юм байна. 100 жилийн хаваад очин. 100 жилийн хаваа мэндэлээ тав хоноор дамжуулаад одоо бас хөргөе. Тэгээ тав хүнтэй 100 жилдээ уулзсан ярьж хөр сайхан болноо. Тэнд их баяртай байна. За баярлалаа.